Ласан чөлөөснөөс хойш үүрэг гүйцэтгэгчид ард түмний ордыг толгойлж байна. Энэ нь төрийн өмчийг эзэнгүй дүүлж хариуцлагаас мултрах нэг нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. 2012 оноос үүрэг гүйцэтгэгч хэмээх хариуцлагаас бултсан албан тушаал хүчээ авлаа. Улс төрийн докторгүй байдал билүү хуваалтын зарчим алдагдахад дээрх албан тушаал үүргээ гүйцэтгэдэг. Үүний тод жишээ 1700 ширхэг хувьцаагаар ард түмэнд хуваарлагдсан 5 толгой орд дээр биелэлээ оллоо. Тодорхойлбол Эрдэнэс 5 толгой компани гүйцэтгэх захирал асан Батцуурыг өнгөрч 2 дугаар сарын 26-ны өдөр авилгатай тэмцэх газраас баривчлан Цагдан хорих 461 дугаар ангид саатуулсан. Үүнээс хойш хэд хэдэн үүрэг гүйцэтгэгчийн нүр үдсэн 5 толгой орд 8 орчим сарын хугацаанд эзэнтэй ч юм шиг, эзэнгүй ч юм шиг нөхцөлд явж ирлээ. За Батцуур захирлаас хойш бол 5 толгойг үүрэг гүйцэтгэгч толгойлж байгаа. Тэмчрээс энэ асуудлаар байр суурийн сонсохоор Монголын уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч Алга захирлаар яриад байна. За тэгэхээр яг өнөөдрийн хүртэл энэ олон сарын хугацаанд үүрэг гүйцэтгэгч 5 толгойг удирдах байгаа. Энэ одоо яг юунаас болоод ингээ үүрэг гүйцэтгэгч өдий хүртэл удирдах ирж байгаа юм болоо? Яг энэ бол одоо ингээд төрийн өмчтэйж бай, хувийн өмчтэйж бай нөгөө бизнесийн ашиг болж байгаа компани гэдэг утгаараа компани засаглал компани тухай хуулийн хүрээлэл явах ёстой л да. Тэр утгаар нь одоо ингээд харж үзэх юм бол энэ компани одоо гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах, томилох одоо тийм нийтлэг журам төстэй ижил норм стандартууд мөрдөгдөх ёстой. Гэтэл Монгол төрийн өмчтэй компаниуд нь энэ одоо захирлуудыг дандаа улс төрийн одоо томилгоо зөнгөлж ирсний л одоо нэг уршиг гайлууд ингэж явж байна л гэж тэгж харахаас өөр аргаалга. Өөрөөр манай одоо энэ 20 жилийн туршид төрийн өмчтэй компани засаглалын одоо нэг тийм муу туршлага юм да. Харин өнгөрч 5 сараас хойш гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Батбийлэг хэд хэдэн шийдвэрийг гаргасан. Үүний нэг нь хятад эзэнд ажилчдаа шилжүүлэх асуудал юм а. Мөн Чалко төлөх төлбөрийг 30 саяар бууруулсан гэж байгаа ч өнөөдөр дээрхүр 100 сая доллароос ч буугаагүй. Улс төрийн тоглоомын хавтгаарл ард түмний өмчөд халдаж, билууга булаацалтсан улс төрчид өөрсдийн гар хөлийг үүрэг гүйцэтгэгчээр хийлгэж байгааг энэ жишээ нэ. Өнөөдөр төрийн өмчөд компаниудад үүрэг гүйцэтгэгчид олширч, өмчийг эзэнгүйдүүлсэн орлого их гарах болсон. Монголын хөрөнгийн бирж ашид малтмлын газар Эрдэнэс 5 толгой тэргүүтээ өмчөд дээрх албан тушаал Батгэгч нь үрэлсэн. Эрдэнэс 5 толгой компани бүхий л одоо нөөц бололцоогоо ашиглаад энэ төвшөнд бол хичээж ажиллаж байгаа. Энэ хичээж ажиллаж байгаа үр дүнг бол бас яг тэр болгон хүмүүсээс нэг тиймсэн ойлгохгүй л байх шиг байна л да. Тэгтээ яг энэ угаасаа харьцуулаад үзэхэд л ойлгомжтой шүү дээ. Үүрэг гүйцэтгэх гэдэг тэр үг л 12 оноос хойш л одоо олон газар хэрэгжиж шүү дээ. Яагаад шууд томлоод тэгээд болохгүй дахиад солих болдгоо гэдэг асуудал гарна үстэй. Нэгтэл. Яагаад заавал үүрэг гүйцэтгэж юу хүлээгээд үүрэг гүйцэтгэж байгаа даа гэдэг дараашин томилгааны асуудал. Тэгэхээр энэ томилгаач нь өөрөө ингээд зөв одоо тогтолцоогоо шийдэгдэхгүй байгааг нь л одоо нэг л нөлөө юм да. Энэ нь улс төрийн тоглоомын золиосонд төрийн өмч эзэнгүйддгийн нэг хэлбэр аан төрийн эрхэнд гарснаас хойш төрийн өмчийг халааслахын тулд үүрэг гүйцэтгэгч хэмээх албан тушаалыг гаргаж ирсэн. Тиймээс энэхүү албан тушаал эргээд буух эзэн очих хаяггүй болох нэг нөхцөлийг бүрдүүлж засгийн эрх баригчдын үзмжээр шийдэгдэх болсон. Өөрөөр хэлбэл дээрх 8 сарын хугацаанд дөрвтэй шийдвэр гаргалгүй. Өдөр хоногийг арга цаан 5 толгой явж ирлээ. Хөрөнгө оруулагч шийдвэрлэгдээгүй. 1700 хувьцаач үнгүйдэж Чалкагийн өрч төлөгдөөгүй байгаамаа. Хотын дарга Батуул оюутан сурагчдын хуулиар олгогдсон